За юуны өмнө цензургүй яриа гэдэг энэ нэвтрүүлэг сэтгүүлч мөнх баясгалан хавдар эсрэг энэ том аяныг өрнүүлж явж байгаад би бас хувийнхээ хувьд үнэхээр талархаж байгаа. Ер нь энэ хорт хавдар ямар нэг нөлөөгөө үзүүлээгүй, сүүдрээ тусгаагүй тийм айл өрхөө хүмүүсийг бол Монголоос олоход бол хэцүү. Би ч гэсэн өөрөө яг төсөө ихээ Баясаавтарын бас зовлон нэг гэдэгтэй адилхан би бас төсөө ихээгээ бас яг энэ илгэний хорт хавдараар бол бас алдсан. Тэгээд энэ ажилд хүн болгон бас үе үеийн засгийн газар сэтгэлээсээ дэмээсээ бол оролцож яваасаа гэж ингэж хүсдэг. Тэр утгаараа ч гэсэн бас цензургүй яриа энэ хамт олонны эхлүүлсэн хавдар эсрэг олон улсын одоо эрдэмтдийн хурал хамгийн сүүлийн үеийн техник технологи нэвтрүүлгийн ажлыг засгийн зүгээс бид нар бас зохион байгуулалтаар дэмжиж энэ үйл ажиллагааг бол явуулсан байгаа. Харваны юм гээд одоо сүүлийн үед манай эрүүл мэндийн спортын яамныхны ярьж байгаа том юм байна. Энэ өөрөө илгэний хавдар эсрэг одоо хамгийн орчин үеийн яг C вирусыг хавдар болгодог тэр процесс дээр нь зогсоодог энэ юм оруулж ирэх ажлыг бол бас яамны зүгээс засгийн газрын зүгээс зохион байгуулж байгаа. Эх сард бол эхний одоо хангалт нь бол орж ирнэ. Тэгээ цаашдаа бол энэ бас олон айл өрхийг бас энэ хорт өвчнөөс салгах энэ аюулаас салтагт бас том нэмэр ханд болох болов гэж ингэж бодож байгаа. Тэгээд ер нь бол зөвхөн харваны ч биш энэ чиглэлээр явж байгаа анагаах ухааны сүүлийн үеийн энэ ололт бүтээгдэхүүн, ийм бусад үйлчилгээ, имлэг тусламж энэ юмнуудыг орж ирэх асуудлыг бол засгийн газар бол байнга анхаарлынхаа голд бол байлгах болно гэдгийг бас хэлхийг хүсэж байна. Тэгээд манай олон их хурлын гишүүд, засгийн газрын гишүүд энэ аяныг бол дэмжиж байгаа юм байна лээ. Тэгээ хэдийгээр улс орны төсөв санхүүгийн байдал хүнд байгаа ч гэсэн бид нар бас сэтгэлийнхаа дэмээр олуулаа бас нэг бүгдээрээ доктор бол бүхэн бол хүчтэй л болдог. Тийм учраас зүгээр нэг жирийн иргэн хувь хүн санаачлаад явж байгаа энэ аяныг бол бүх талаар дэмжих ёстой гэж ингэж бодож байгаа. Тэгээд дээрэс нь улс төрийн бодлого өөрөө бас нэгдээд явхад бол бас том амжилтанд хүрнэ. Би тэгээд их хурлын болон засгийн газрын гишүүдийн дэмжиж байгаа. Ер нь бол энэ олонний танил хүмүүсийн дэмжиж байгаа энэ аяныг ч гэсэн ерөнхий сайдын хувьд бол хувийнхаа хувьд ч гэсэн дэмжиж байгаа. Тэгээд утгаараа би бас хэдийгээр сүүлийн саруудад төсөв санхүүгийн хүндрэлтэй байдлаас болоод цалин маань 30%-аар одоо буурсан ч гэсэн дэг сарынхаа цалинг би бас энэ аянд бол хандивлж байна гэдгийг бас хэлхийг хүсэж байна. Тэгээд ер нь бас манай энэ бүх телевиз үзэгчид, иргэд ард түмэн маань бас энэ одоо буйны энэ том одоо зорилготой ажил үст бас бүгдээрээ нэгдээсэ гэж бол бас чин сэтгэлээсээ хүсэж байна.